Эерэг Монгол чуулган өнөөдөр болж залуус нийгэмд тулгамдж байгаа асуудлыг хэлсэн хамтдаа шийдэл гаргах санал солилцлоо. Энэ удаагийн чуулганаар Монгол улсын дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, шийдэл гаргах, олон талын оролцоог хангах талаар илтгэл хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. За GCI Монгол байгууллагын санаачлагаар 2019 оноос эхлэн зохион байгуулагдаж буй Эерэг Монгол чуулганы ээлжид харах хэмжээ энэ жил дэд бүтцийн хүртээмж сэдвийн хүрээнд боллоо. Чуулганд нийгмийн хөгжил, залуучуудын оролцооны талаар илтгэлүүд тавигдсан бөгөөд төр хоёрын хөвшил, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцож туршлагаа хуваалцлаа. Энэ жилийн үед бол GCI грант салбар байгууллага зохион байгуулж байна. Дэд бүтцийн хүртээмж гэдэг сэдвийн хүрээнд за нийт дэд бүтцийн салбарын 12 байгууллагын 184 оролцогч орж байгаа. За GCI байгууллагаас 17 салбар байгууллагаас нийт 300 оролцогч орохоор бүртгүүлсэн байна. Мэдээж өнөөдөр Улаанбаатар хотод тодорхой хэмжээний хүртээмжүүд, дутагдaltaй дэд бүтцүүд маш олон байгаа. За үүнээс хамгийн түрүүнд мэдээж тээврийн буюу А цэгээс Б цэгт хэрхэн бүх төрлийн хүмүүс, бүх одоо сегментийн хүмүүс асуудалгүй хүртээмжтэйгээр зорчих боломжийг нээж өгөх вэ? Энэ чиглэлд нийтийн тээвэр, голомж талбай, орон зайн зохион байгуулалтыг бид хэрхэн шинжилж дэлхийн хэмжээнд хүргэх вэ талаар төлөвлөж байгаа томоохон төслүүдийнхаа дизайнаас иш татаж танилцуулж бас олон нийтгээс ярилцаж бас санал бодлын сонсоод ингээд сайхан хилцүүлэг хийя гэж бодож. За тус чуулганаар хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерхий газрын дарга болон нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны гишүүн зэрэг салбарын төлөөлөл урагдан оролцож хүртээмжтэй нийгмийг хэрхэн бүтээх талаар илтгэл тавьсан юм а. Мөн залуучуудын зөвлөл, гарааны бизнесийн төлөөлөл, нийгмийн эерэг өөрчлөлтөд залуусын манлайлал ямар чухал болохыг онцолсон. За ийхүү олон салбарын төлөөллийг нэг дор цуглуулсан Эерэг Монгол чуулган нь залуусын дуу хоолойг төр нийгмийн бодлогод тусгах эерэг өөрчлөлт хийх зорилгоор жил бүр уламжлал болгоно зохион байгуулагдаж байгаа юм а.